Сайн байцгаана уу? Викингс цувралынхаа 2 дугаар бүлгийг эхлүүлэхээр шийдлээ. 1 дугаар бүлгийн төгсгөлд Ролло маань дүүтэйгээ тулалдахаар шийдсэн бол Рагнер харин өөр эмэгтэйд хүүхэдтэй болсноор 1 дугаар бүлэг төгссөн. Нийтийн тооллын 796 Скандинав Роллогоос сураг тасраад нилээн үджээ. Рагнер ах минь надаас уруух учиргүй гэхэд Флоки уруухад учир шалтгаан хэрэггүй. Боломжит бүхнийг тооцоолох хэрэгтэй гэв. Рагнер Роллог бодон сууж байтал Бьорк болон Ролло нарын удирдсан цэргүүд тэдэн дээр хурж ирэн бүслэн авлаа. Флоки харин миний зөв байжээ. Уруугч өмнө чинь зогсож байна гэв. Рагнерын элч ганц нүдэд ирээд Роллод хандан бид хамтдаа олон тулаан хийснийг мартчихаагүй л байлтай. Төрсөн дүүгийнхээ эсрэг алхаа далаах гээ юу гэхэд Ролло би чамд цусаар хариу барина гэв. Хориг хаан Рагнер хоёрын эсрэг Бьорк болон Ролло гэсэн тулаан эхлэхэд бэлэн болжээ. Бамбаагаараа хан үсгэн хоёр талаасаа тулж харигс гэрцгий тулаан эхэллээ. Ролло үхэл чам руу очиж явна гэж хашгирна. Бьорк Ролло хоёрын эсрэг Флоки гэсэн тулаан болж Флоки маань хүчин давтан маш хүнд шархавлаа. Аз болж ганц нүдэд амжиж ирж авраад өөрөө Роллод нэвч ядлууллаа. Ролло яг л улангассан бухайтай л байлаа. Эцэст нь ах トゥ хоёр хоорондоо тулахад бүх цэргүүд харан зогсов. Та хүнийг үнэхээр хийхийг хүслээ гэж юу гэхэд Ролло жадаа газарт хаяад чамтай тулалдаж чадахгүй юм байна гэд сүгдэв. Тулаан дуусч Бьорк Хорик дээр ирж уулзав. Хорик хаан залуу эрсийн цусыг урсгахаа зогсооё. Маргаан дагуулсан нутгийн 3/1-ийг чамд өгье гэхэд Бьорк татгалзан тулалдахаар шийдэв. Энэ үед Рагнер босон бид яагаад хоорондоо л тулалдаад байдаг юм? Яагаад гадна ертөнц рүү анхаардаггүй юм бэ? Бид өмнө зүгт товтолсон бол энэ олон залуу эрс үхэхгүй. Харин ч эд баялагтай, эдлэн газартай болох байсан гэхэд Хорик хаан ч адил бодолтой байгаагаа хэлв. Ярл Бьоркч бас тэдэнтэй нэгдэхэр боллоо. Флоки харин үхлүүд болжээ. Рагнер Ролло тандан охин минь нас барсан байна. Харих цаг боллоо гэв. Ирчүүд Каттегатад буцаж ирлээ. Ролло гинжлүүлжээ. Рагнер болсон бүхнийг гэр бүлийнхэндээ хэлээд маш их ядарч байна гэв. Лагерта харин Аслоугийн талаар асууж маргаан үсгэв. Бьорн хүү ам алджээ. Рагнер үнэнээ хэллээ. Лагерта сурсан зангаараа зодлоо. Гэхдээ Рагнер аргыг нь олж сурсан тул амархан эвлэрлээ. Роллогийн гин бурууг шүүх хурал эхэллээ. Хууль баригч дайсантай нэгдэн төрсөн дүүрүүгээ тулалдсан. Ах дүүсийнхээ амин төрсөн учраас өглөөс өөр шийтгэлгүй. Гэхдээ амийг нь өршөөг шийдвэр гаргаж байна. Тулааны талбарт өхөөгүй нь бурхтын таалал гээд амьд үлдээлээ. Ролло Рагнерт хандан чиний сүудэрт дарагдахаас залхсан учраас ийм зүйл хийсэн. Сүудрээс чинь зүхтсан ч нарны гэрэл над дээр туссангүй гэж хэлээд эргэв. Тэр Каттегатаас явхаар шийджээ. Гэсэн ч эхнэр нь түүнийг ятхан бурхад чам дахин төрөх алдаагаа засах боломж олгож байна гэж ятгав. Рагнер далайн эрэгт охиныхоо хөвгөлд гашуудан сууж байтал нэгэн зав ирэх нь бие давхар Аслау гүнжээжээ. Мань ирч ингээд баларлаа даа гэсэн янзтай харан зогсов. Лагерта Аслауг жирэмсэн байгааг нь харан гайхахад мань Рагнер зүгээр л инээмсэглэж байлаа. Ингээд манай хүн хоёр хатантай бололтой. Бүр найр хийж Лагерта Аслау хоёр хоорондоо ярилцахад Аслау зэвүүг нь хүргээд амжлаа. Бьорн тэрнийг хөөхийг шаардахад Рагнер тэр миний хүүхдийг тээж байгаа. Чи ухаан суух насан дээрээ ирсэн. Юмсыг тунгаан бод гэв. Лагертагийн санаан зовж байлаа. Рагнер Бьорн хоёр Флоки дээр ирж бурхад чамайг аварсанд баярлаж байна. Хөл дээрээ бос, олон зав хий. Бидний аялал одоо л эхэлж байна гэхэд Флоки таатай байлаа. Флоки маань бүр хөл дээрээ босчихжээ. Рагнер хоёр эхнэрийнхээ аргыг олох гэдэл нэг л болж өгөхгүй л байлаа. Ийрэл цолтой хүн нэгээс илүү эхнэртэй байж болдгийг хэлэхэд Лагерта чи ийм санал гаргаж байгаа бол гэд дурамчхан байлаа. Рагнер би нэг хүүгээ алдсан. Харин одоо бол үгүй. Хүүхдээ бодсондоо энэ эмэгтэйгээс нүүр буруулж чадахгүй гэв. Лагерта харин Каттегатаас явхаар шийджээ. Бьорн ээжтэйгээ явах уу? Эсвэл аавтайгаа үлдэх үү гэдэг сонголт ирэхэд аавтайгаа үлдэхийг сонгов. Лагертагийн сэтгэлж өмөрөх шиг л болж байгаа бололтой. Лагертаг явсныг мэдээд Рагнер довтлогон очиход чи намайг гутаан доромжилсан. Эннээс өөр сонголт надад байхгүй. Энэ бол хувь тавилан гэв. Энэ үед Бьорн ч мөн араас нь ирж би бодлоо өөрчилсөн. Ээжтэйгээ явхаар шийдсэн гэдгээ хэллээ. Эрхүн. Харин одоо мань Рагнерын сэтгэл өмөрлөө. Энэ үйл явдлаас хойш 4 жил өнгөрчээ. Аслау гүнж 2 хүү төрүүлж Өвбэ болон Вицерик гэж нэрлээд ахин бие давхар болсон байв. Айтистаны ус сургаж хувраг байхаа болоод бүр зэрлэгшсэн маягтай байна шүү. Флоки олон зав хийсэн. Энэ зам дайнд мордохгүй бол хүмүүс чамд урам хугарч байна. Гэхэд Рагнер энэ зам бид дахин өрн зүгт явна. Хорик хаан Ярл Бьорк хоёр нэгдэн тэнд очиж удаанч сууж магадгүй гэж хэлв. Мань Ролло харин жагричин болжээ. Бүр гудамжинд унтаж байхан дээр. Рагнер нэг залуу зарцтай яриа өрнүүлж Аслау гүнжийн дургүй хөргөв. Бас л зангаа тавихгүй юм да. Энэ үед Аслау Рагнерт хандан эцэг минь лууг хороож байсан агуудайч. Тиймээс надаас төрөх үү нүдэндээ могоон дүрстэй байх болно гэв. Тэндээс гарч Рагнер зөнчдөр ирэн хөвгүүдийнхээ ирээдүг асуухад нэг нь хааны охинтой суун. Нэг нь давлгайгүй далаа тэнгисийг нээж аян замд гарна. Би үүнээс ч илүү харсан гэхэд Рагнер Бьорн хүмүүс маань тэгвэл амьд байгаа юу? Би дахин уулзах уу гэхэд Зүнч
Би сая тэр хүүгийн чинь талаар өгүүлсэн гэд өөр зүйл хэлсэнгүй. Эхнэр нь Ролло тандан би бүхнээ алдсан. Одоо чамайг алдмааргүй байна гэд Рагнарын аян данд явах гэж байгааг дуулгаад чи нэг бол тэрнтэй ярилц. Эсвэл өөрийгөө хороож үрд тамд шат гэв. Ролло харин тэтгэхгүй бололтой. Рагнар дээр хурж ирэн бүх хүнийг гаргаж байгаад ах トゥ хоёр хоёулахнаа ярилцлаа. Та хаана байж байгаа дэрв гэж Рагнарыг асуухад Ролло баяр баясгалгүй өдрүүдийг хорон сархад залгилж байгаад ирлээ. Ах トゥ с нэгнээ хайрлахын сац үзэн яддаг. Би чамаас гуйж байна. Хүндэтгэлийг чинь дахин олж авах боломжийг олгооч гэхэд Рагнар бодож үзье. Шийдвэрээ дараа хэлье. Чи зүрхийг минь шархлуулсан гэв. Айдастан ламтан бүр зэвсгэр хичээлдэг болжээ. Рагнар түүнд хандаж чи бидэнтэй яв. Чиний бурхны тусламжч бидэнд хэрэгтэй. Хизээч буй эргэлзгэв. Хориг хаан Дайны талаар ярилцахаар Рагнар дээр ирэхэд Бьорк ч мөн тэнд ирсэн байлаа. Тэд давгүй яриа өрнүүллээ. Рагнар Ролло тандан чи бидэнтэй нэгдэж болно. Тэ хамт тулаанд оролцохгүй гэж хориглов. Найрын үед толгойлогчд хооллож байхад хөөрхий Ролло тэр доор ширээнд сууж байв. Рагнар Хорикийн хүүг хараад Бьорныг дурсав. Хорик хаан Рагнартай уулзан Ярл Бьоркд би итгэхгүй байна. Тэр нь түүнийг уламжил гэв. Үүнийг нь сонсон Ярл Бьорк хавар болоход Варс авч нь хагарна гэж хэлээд явлаа. Роллогийн эхнэр Сиги Хорик дээр ирэн би Рагнарын сул талыг хилж өгье гэд шал өөр зүйл хийчихлээ. Бьорк харин Ролло дээр ирэн чамайг ийм болсныг харахад нүд халтран байна гэд бас л хор хутглаа. Харин Ролло юу ч дуурахгүй инээж байгаад нармайг нь нээчихв. Ийхүү цаг нь болж викингчүүд Английн зүг дахин задгаа далаад хөвлөө. Ролло харин нулимстай хоцров. Далай дайчдад муухай хаашаа харуулхад Флоки сурсан зангаараа л бахирлаа. Гэсэн ч урд нь хадан зохио байгааг анзааран буцан сэлвэрдэв. Викингчүүд төөрчээ. Шуурганаас болж завин цөөрсөн ч эцэст нь нэг юм их газарт хүрч чадлаа. Ойн дунд буудлаад амарч байтал гинэт дайралт болов. Тэднийг бүсэлжээ. Зоригтой тулалдаад өхвөл валхаалаад очих тул улангасан тулалдав. Айдастан ламтан биш тулаанч болжээ. Бамбаагаараа хан үүсгэн хамгаалж байгаад гинэт задлан дайснуудыг дотроо оруулан хядлаа. Хүнд тулааны эцэст ялалт байгуул. Хорик хааны нэг хүн алуулжээ. Олзолсон цэргүүдээс хаана байгаагаа асуухад энэ бол Висекс. Хаан нь Экберт гэв. Экберт хааны талаар Рагнар асуухад тантай адил гэж Айдастан хариулв. Викингчүүд нутагт нь хөл тавьсныг Экберт мэдэж авлаа. Викингчүүд нэг сүмийн ойролцоо ирсэн байлаа. Айдастан энэ их том сүм байна. Энд алт эрдэнэс арвин бий гэхийг сонсон сүм рүү дайрлаа. Экберт хаан харин тэднийг ирнэ гэдгийг мэдж байжээ. Бид зугтах газаргүй. Тиймээс айрмаа цуглуул гэж хүүдээ зарлагдав. Лагерта маань Хэдиби гэдэг газар очиж өөр нэг эртээ гэрэлсэн байлаа. Түүний нөхөр болох Ирэл Сигвард нилээн дээрэнгүй нөхөр ажээ. Бьорн харин хойд эцэгтэйгээ тарамжгүй харилцаатай байдаг бололтой. Викингчүүд сүмрүүнд сэмхэн гисээр байгааг цамхаг дээрх лам харан хонхоо зогсноор иргэдэн нуугдаж алт эрдэнсээ нуув. Цэргүүд нь викингчүүдийн эсрэг тулсан ч манайхан нээх зардал чирэгдэл бололгүй буулгаж авлаа. Дараа нь сүмрүүн дайрч ортол эзгүй бас ямар ч алт эрдэнэс байсангүйд Флоки Айдастан дуурлав. Гэтэл Айдастан чи эрдэнэстээр зогсож байна гэд шалыг нь эвдэлж их хэмжээний эрдэнэс гаргаж ирв. Хүмүүсийг нь ч бас олж хөнөөлөө. Айдастан харин ламтантай ярилцаж байтал Флоки орж ирэн авч яваад Хорик хаанд хүргэв. Англичууд алт эрдэнэсээ хаа сайгүй нуужээ. Нэг бяцхан охин айн нуугдсныг харсан Рагнар түүнийг бусдаасаа нуув. Ламтанг тамлаж буйг харж тэссэнгүй тул Айдастан өөрийн гараар зовлонгон дуусгалаа. Бьорн хүү одоо харин хангаан бох шиг сайхан ир болжээ. Ээжтэй хандаж энэ нөхөр тань дахиж гар хүрвэл би алчхан шүүгээд Рагнарыг санаж байгаагаа бас хэлв. Аавыгаа мартаагүй юм байна. Тигатад Аслав дахин хүү төрүүлжээ. Сигвард гэж нэр өг. Энэ хүү түүний хэлж байснаар нүдэндээ могоон дүрстэй төржээ. Могоон нүдэд Сигвард. Сүмд болсон хядлагыг сонссон Экберт одоо бид тэрний хаана байгааг мэдэж авлаа. Маш чухал үүрэг танд өгөн шүү гэж дээд хамблам Эдмундад хэллээ. Флоки Библи барин Айтластанд өгөхөд би одоо Христ биш Один бурхныг шүтдэг гэд ариун цагиргаа үзүүлэхэд нь хүзүүвч зүйлээгээд нохой болчихгүй хэмээн түүнд итгэхгүй байгаагаа илэрхийлв. Рагнар Хорик хаантай ярилцсан. Энэ газар алтман гэлбэг. Гэхдээ жинхэнэ эрдэс нь энэ байна гэд хөрс нэртэв. Хаашаач гарсан тариан талбай байна. Энд бид амьдрал өсгөлэн гэдгийг хизээч үзэхгүй гэв. Ярл Бьорк харин нутагтаа шинэ эхнэр аван найр хийж байна. Хорик хаан Рагнар хоёр амлалтаасаа няцаж биднийг доромжилсан. Тиймээс эзгүй байгаа Рагнар Лотброкийн газар нутгийг булаан авч би давхар эхнэр болон уруугч Роллог хөнөөе гэв. Экбертийн элч болох тэргүүн хан бирлээ. Манай нутагт хэр удаан саадах гэж байгаа юм гэж асуухад биднийг явуулах эсвэл үлдээхийн тулд юу санал болгохоос нь шалтгаална. Би хаантай ч найрамдийгээд нэг эрийг нь завчиж аллаа. Хамбал амтан харин сүүлээ хавчин цуглаа. Бьорн орон зоогон дээрээ хойд аавдаа хандаж би ойд очиж ганцаараа жижиг суудсанд амьдрмаар байна. Өөрийгөө сормоор байна гэхийг сонссон Лагерта хүүгээрээ бахархан харав. Гэсэн ч Ирэл Сигвард зөвшөөрлгүй бүр доромжлоод орхилоо. Тигат руу олон зав ойртож байгааг харсан Ролло тулалдаж чадах бүх хүнийг цуглуул.
бидэн рүү довтолж байна. Яарл Бьоркоос зайлахгүйгээд тулаанд бэлдэв. Роллод өвгчүүд, хүүхдүүд бас хэдэн хүүхнүүд л байлаа. Эхнэртэй хандан Аслав болон хүүхдүүдийг наван ойроо зүхтаагаад юу болохыг хүлээгэв. Яарл Бьорк харин сэлүүрцээр дөхөн ирэв. Хүч тэнцвэргүй тулаан эхэллээ. Ролло дайснуудаа толгой дараалуулан хөнөөсөр байсан ч хүчин давтан ухарлаа. Рагнарын хөвгүүдийг аван зүхтааж харин Катигат эзлэгтэн Бьоркийн гарт орлоо. Ийхүү Катигатад шинэ эзэн сууж шинэ хуул тогтоогоо зогсохгүй Ролло болон Аслов гүнжийн байгаа газрыг хэлж өгсөн хүнд их хэмжээний алтман өгөхөө амлав. Мөн Рагнарын тухай ярьсан хинж гин буруутай тооцогдно гэв. Бас зөнчтөр очин энд болсон зүйлийг та харсан уу гэхэд би бурхтын харуулахыг хүссэн зүйлийг л хардаг гэв. Бьорк өөрийн ирээдүг асуухад чиний дээгүр бүргэд эргэлдэж байна. Тэр бүргэд бол чи гэв. Үүнийг сонссон Бьорк энэ бол сайнны дохио гэд баярлан гарлаа. Эгберт хааны цэргүүд дайнд бэлэн болсон ч хаан харин викингчүүдтэй ярилцсан барьцааны хүн солилцох хүсэлтэй байгаагаа хэлэн өөрийн хүүг барьцаанд явуулахар болов. Ролло нар зүхтан явсаар нэг жижигхэн суурьнд иржээ. Аслав ийм бохор газарт би баймааргүй байна гэж гомдлолж Эгберт хааны хүүг барьцаалан Рагнар өөрөө хаантай уулзан хамт усан санд орлоо. Эгберт эр улс шиг ярилцъя. Яагаад гэрлүүгээ буцахгүй байгаа юм гэж асуув. Рагнар алт эрдэнэс чухал биш. Би их сониуч хүн. Та нарыг яаж үр тариагаа тарьж байгааг чинь сурмаар байна. Үүний дараа викингчүүд төр дахин хөлөг ирж Катигатад болсон зүйлсийг Рагнарт дуулгав. Үүнийг сонссон Рагнар буцан явах гэтэл Хорик хаан Айдалстаныг хилэмж болгон авч үлдэхээр боллоо. Рагнар Флоки хоёр эрчүүдээ аван нутгийн зүгт албаа татав. Бьорн ч бас энэ тухай сонсчээ. Лагертад хандан бид Рагнарт туслах ёстой. Та нөхрөөсөө асуу гэж ятгалаа. Ролло харин өөрсдөд нь туслах холбоотнуудыг хайсаар л Рагнарыг эртэл Бьоркийн амар зээг үзүүлэхгүй байхыг хүсэж байлаа. Лагерта нөхөртөө хандаж одоо бид Бьоркийн эсрэг тэмцэхгүй бол тэр Рагнарыг хөнөөгөөд дараа нь бидний нутаг руу довтлоно гэхэд нөхөр нь урлан Лагертад хүч хэрэглэв. Лагерта харин өөрийгөө хамгаалж болгож орхилоо. Рагнар буцсан учраас викингчүүдийн хүч суларсан гэдгийг сонссон Эгберт хаан үнэнчээр залбирвал хариу нь ирдэг юм гэв. Рагнар буцах замдаа шуурганд өртөж хоёрч завин далаад живсэн ч тэр нутагтаа буцан ирж чаджээ. Гэр бүлийнхнийг нь хаана байгааг Локигийн эхнэр мэдэж байлаа. Англид үлдсэн викингчүүд ойд ан хийж яваад дайралтанд төртөв. Айдалстан ганцаараа амьд үлджээ. Гэсэн ч тэр Английн цэргүүдэд баригдан бууж өглөө. Рагнар гэр бүлийнхэн дээрээ ирлээ. Хүүхдүүдээ тэврэн авлаа. Шинээр мэндэлсэн хүүгийнхээ нүдийг хараад энэ бол бурхны бэлэг. Та нарыг олж чадахгүй юм байна гэж айж байлаа гэхэд Ролло гаднаас орж ирэв. Рагнар би яг одоо Катигатыг эргүүлж явахыг хүсэж байна гэхэд Ролло бид цөөхүлээ байна. Илүү олон хамтрагч хайсан ч олдохгүй байна гэж хариулв. Англичууд харин Айдалстаныг тамлан модон загалмайд амьдаар нь цовдлсон байлаа. Тэрнийг яг хөнөөх гэж байтал Эгберт хаан ирж амийг нь хэлтрүүлв. Локи дайснууд ирж байна гэж орилсоор гаднаас орж ирлээ. Өөрсдөд рүү нь ирж буй цэргүүдийг харсан Рагнар инээмсэглэн ухтан очив. Дайснууд биш, Лагерта Бьорн хоёр тусламж үзүүлэхээр иржээ. Рагнар хүүгээ тэврэн аваад том болсныг нь гайхан ээж бид хоёр чинь хүчтэй ухаалаг хүү төрүүлжээ гэхэд Бьорн бид хамтдаа байгаа нь сайхан бай. Дахин амьдрах шалтгаантай боллоо гэв. Ролло Флоки хоёрч бас түүнийг харсандаа баярлан бүгд тэврэлтэн учрав. Бьоркийг Катигатаас гаргахын тулд хүнсийг нь устгахаар Рагнар Бьорн хоёр явхаар боллоо. Шөнөөр гитсээр Катигатад нэвтрэн хүүдээ хандаж үхлээс огтхон жаах хэрэггүй. Хүл чам дээр ирвэл үдсгэлэн тэмэгтэй рүү очиж байгаа мэт зоригтой бай. 8 хүрснээсээ хойш чи надтай хамт тулалдахыг хүссэн. Харин одоо цаг нь ирж гэв. Цуг ирсэн хоёр нь хамгаалагчдыг сарниулахад үлдснийг нь Рагнар Бьорн хоёр хороогоод хүнсний агуулгад нь гал тавьж дөнгөв. Яг төлөвлөсөн ёсоор Бьорк Катигатаас гарan Рагнарын мөрөөр явсаар шархадсан залуудаар ирэв. Яг энэ үед манайхан гарч ирэн тулаан эхэллээ. Бьорн яг л Ролло шиг л хэрцгий тулалдаж байв. Бьоркийн дайчид илүүрхэж манайхан ялагдаж эхлэхэд Рагнар Ролло нар хоёр талаас нь хунсаар ялалт байгуулж Яарл Бьорк цухтаан тэд их нутгаа эргүүлэн авлаа. Рагнарыг харсан Катигатын иргэд баярлан хөөрцөг болон өгтөв. Лагертагч бас баяртай угтаж авлаа. Бурхтад талархлаа илэрхийлж өргөл өгөх болоход Бьорн цаазыг гүйцэтгэлээ. Рагнар зүнчдээр ирэн хоёр эмэгтэй надад хүүхэд төрүүлж өгсөн. Хоёулантай нь хамт амьдармаар байна гэхэд зүнч чи сонголт хийхийг хүсэж байна гэв. Бьорн дүү нартайгаа тоглож байгааг харсан Рагнар баяртай байлаа. Аслов түүн дээр ирэн би ахаад хүү төрүүлж өгнө. Гэвч зөвгөнлөө сайж байна. Чи Лагертаг авч үлдэхийг хүсэж байгаа бол би явж болно шүү гэв. Катигатад усан мороор хажээ. Рагнар Роллогинд хурж ирэхэд Лагерта тэнд байв. Рагнар түүнээс чи яах бодолтой байна? Та хоёрыг би үлдээхийг хүсэж байна гэв. Одоо ч хайртай бололтой. Айдалстан Христэд залбирч ариун дүрээ надад харуулж авралдаа багтаагаач гэж гуйна. Тэр ямар нэгэн зүйл мэдрээд байгаа боловч энэ нь Христ үү?
Эсвэл Один уу гэдгийг мэдэхгүй байгаа бололтой. Катигатад Англиас илч ирлээ. Хориг хаан хүүгийн хамт араа гэж амьд гарсан. Аимшигтай хядлага болсныг дуулгав. Энэ үед Лагерта гаднаас орж ирэн хүн бүхэнд сонсгохыг хүсэж байна. Миний хүү энд үлдэхийг хүсэж байгаа. Би үүнийг нь дуртаяа зөвшөөрнө. Харин би бол хүний гэргий. Эр нөхөртөө буцан очих ёстой. Иймээс хүүгээ та нарт даатхан үлдээж байна гэд Катигатаас явлаа.